Attack on Titan өнөөгийн зэвсэг нүргэний зогсоож чадахгүй Chikaru архив. Би нэг зогсоож чадахгүй гэдгийг бичлэг үзсэн санагдаад тах юм. За, Attack on Titan-ы нүргэн бол анийн дээрх хамгийн аимшигтэй сүрлүүдийн нэг. Yes. Тэгэхгүй хүн бол ховор ахалтай. Гэтэ даш тайлбарлах юм бол 602 градусын халуунтай 50 м үлэмж биетнүүд дэлхийг тэр чигээр нь дийсэлж хайна гэсэн үг. Ерөнхийдөө үлэмж биетнүүд нэгтгэхий болуулаа хөөрхөн хурдан бас хамгийн гол нь хизээч ядрахгүй болохоор чамд ямар ч амьд үлдэх боломж байхгүй гэж хэлж болно. Ийм болохоор ялангуяа тэр Cosmic Horror өдрөөс айдаг хүмүүс бол бүр хар дарсан зүуд. Cosmic Horror гэж байна. Энэ дээр бол хүн төрөлхтөн бүгд хүчээ нэгтгэхэд бүхэл зэвсэг технологиороо нүргэнийг ялах гэж тэмцдэгч юу ч чадаагүй. Гэхдээ Attack on Titan ертөнцийн бол ерөнхийдөө хөгжил болон техник технологиороо дэлхийн 1 эсвэл 2 дугаар дайны үедээ ойролцоо байдаг. Тэгвэл өнөөгийн технологи, өнөөгийн хүн төрөлхтний зэвсэг хүч чадал нүргэнийг сосоож чадах байсан болов уу? Key drop нь Counter Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байна. Өөрийн утас скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлаа ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire Swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Maybe drone bombing. Яг хэр олон үлэмж биетэн байгаа гэдгийг тооцъё л да. Drone bombing might work. Онгоцоор л бөмбөгсөд ер нь байж болох л. Гэтэ стил боломжгүй баха. Читнүүд бол хан дотор байдаг. Тэр ханнууд нь болохоор Maria, Shine, Rose тэгээд бас нөгөө дүүрэг болгоны тойроод байж идэг ханнууд дотор бол битүү байж байгаа гэсэн үг. Attack on Titan дээр энэ гурван ханны хоорондох зайг нөхцөн. Тэгэхээр бид энэ нөхцөлийг ашиглаад гурван ханныхаа радиусыг олчихно. Радиус ашиглаад нийт тойргийнхаа уртыг олчихно. Тэгээд дүүргийн ханнуудынхаа хэмжээг болохоор пропорцлоод нэг баримжаагаар аваад тооцоолоод томилонгууд ойролцоогоор нийт 9000 км-ийн урт гарч ирж байгаа. За одоо харин 60 м үлэмж биетнийхаа энэ зургаас харж байгаа бас пропорцлоод өргөнийг нь олж байгаа тэр олсон өргөнөө 50 м лөө масштаб болчих юм бол ойролцоогоор нэг 11 м гарч ирж байгаа. Тэгвэл бид энэ одоо нөгөө нийт ханнуудын урт буюу 9000 км 9 сая метрийн 11 тоог авах юм бол нийт ханнуудад 818,000 орчим үлэмж биетүүд багтаж байгаа гэсэн тооцоо гарч ирнэ. Тэгээ ойролцоогоор гарч ирсэн болохоос мэдээж миний тооцоол угаасаа битүү алдаа байгаа. Нэгт 3 хананд бүх бүр их байна гэж байхгүй. Хоёрт дүүргүүдийн ханны уртыг ч гэсэн баримжаагаар авцсан. Гуравт ханны үлэмж биетнүүд Colossal Titan-аас өөр биеийн пропорцтой, өөр өргөнтэй байх боломжтой. Дөрөв тэгээд анх ханнаас гарч ирэхэд бас шууд наалтчаагүй жоохон зайтай байсан шүү дээ. Тэр зайнуудыг бас тооцох юм бол бас өөр хариу гарна гэх мэт. Юу н олон хүчин зүйлүүд байгаа. За. Let's close now. Яаж ойролцоо тоог нь бол гаргачлаа шүү дээ, тий. Free цаан гэхдээ нийт хэдэн 10 сая үлэмж биетнүүд байгаа гэж дурдж исэн. Гэтэ миний бодлоор бол угаасаа арайч тийм их биш байх. Фрист тэдрийг нэг үрчлэн тоолж ийн гэж байхгүй. Цаа чин зүгээр амар олон үлэмж биетээ харангуудаа эмоцоор 10 сая эдрийг борцсон байх. Гэтэ яг хуу юмэр идэр бас өөрт нь хэлсэн байж болно л доо. Өнөөдөртөө бол гэхдээ миний 818,000-аар л авчи. За нүргэний хүч чадлыг бол ерөнхийд нь тооцчлоо. Харин одоо нүргэнийг зогсоох тэр зэвсгүүдийн талаар ярилцгаая. За гэхдээ guys би military эдрийн талаар ямар ч мэдлэг байхгүй. Миний одоо ярих зүйлүүд бол зүгээр интернетээс олсон баримтууд дээр өөрийнхөө таамгийг хослуулаад ингэх байх гээл нэгтгэсэн гэж байна. Okay, good enough. Тэр амар мэдлэгтэй эксперт хүмүүс нь байвал намайг уучлаарай. За аним дээр нөгөө нүргэнийг зогсоох гээд баахан олон хөлгөн онгоцнууд нийлээд байлддаг да. Тэр онгоцнууд нь ерөнхийдөө бодит амьдрал дээрх дэлхийн 1 олон 2 дугаар дайны үед ашиглаж ийсэн одоо ашиглалтаас гарцсан байгаа онгоцнуудыг их төстэй харагдсан байлээ. Тэгэхээр магадгүй мөн л баг. Гэтэ хэдийгээр дээр үеих ч гэсэн бид энэ хэсгээс харах юм бол онгоцнууд цөөхөл байсан болохоос сумнууд нь бол үлэмжийдэд хангалттай дэмэж үзүүлж чадж байгааг харж байна. Тэгэхээр өнөө цагийн онгоцнууд бол үүнээс хавь илүү хүчтэй болсон байх ёстой шүү дээ. Нээ хязгаартай. Ойролцоогоор 26,000 гаруй тийм онгоцны сумнууд байт юм байлээ. Яг хөө мэдээж сумныхаа төрөл болон онгоцныхаа төрлөөсөө шалтгаалаад зарим нь арай хүчтэй, зарим нь арай сул байх. Бас мэдээж тэр сумнууд нь бүгд оно гэж байхгүй. Тэг яг хөө дунджаар нь аваад нэг сум нэг үлэмж биетнийг алж чадна гэж тооцвол 792,000 үлдчихэж байгаа. Тэ энэ бол мэдээж зөвхөн Америкийн усан цэргийн хүч.
дэлхийд даяарх бүх усан цэрэг болон газар дээрх хүчийг хамттан тооцвол үүнээс хавь илүү гарах бах. Бас нүргийн дэлхийг тэр аяар нь дэвслэхийн тулд 4 өдөр шаардсан. Тэгэхээр энэ 4 өдөрт бүх улс гүрнүүд галзуу юм шигийн сумнуудаа үйлдвэрлээд эхлэвэл нэлээд их fire powerтай болох учраас энэ 818 мянган үлэм шитнийг бүгдийг цэвэрлэж чадаж магадгүй л ах. Үгүй юм биш үү. 26,000 сум штэ. Америкт тэнцүү. За Орос, Хятад хоёр тэнцүү гэдэг үү. Тэнгүүтээ та нэг 80,000. За 70,000. За бус улсууд бас тэ дэлхийд дээр нэг 200-аад улс байгаа. Европын улсууд илүү хүчтэй байна гэж таамаглая. Тэгэх юм бол за Европын улсуудыг 20,000-аар бодоо. За нэг 40 улс бай. 200,000, 800,000. Тэгэл сая л сум байгаа зү. Тэг бүгдийг онох уу? Би бол онож бодохгүй наа. Accuracy бол 20 өрхүү 30%. Тэгээ 300,000 өглөө. Тэг үлдсэн 500,000 бол ямар ч боломжгүй шүү дээ. Тэгээ ер нь хамгийн гол нь бүх сумаа нэг дор гаргаж байгаа юм шиг л ярьж байгаа шүү дээ бид нар. Яг үүндээ цэнгэлсээр байдалтай дайруулаад хүчлэх л та. Бид энэ талаар ч гэсэн хангалттай мэдээлэл байхгүй шүү дээ, тий. Үнэхээр фризи илтгэх шиг хэдэн 10 сая үлэмж бидэн байвал яах вэ? Эсвэл үлэмж биднүүд нь дуусахгүй спаун хийгээд байдаг бол яах вэ гэх мэт асуудлууд гарч ирнэ. Тэгэхээр brute force-оор буюу цэвэр хүчээр нүргэнийг зогсоох гэж оролдох нь хамгийн буруу алхам байх. Ухаантай үзэх хэрэгтэй, тий. Жишээ нь уг нь бол онгоцоор үлэмж биднүүдийн хүзүүг нь олоод алаад байвал хамгийн найдвартай, хамгийн үр дүнтэй шүү дээ. Yes. Гэтэ энэ нь бас л хэд хэдэн асуудлууд байгаа. Жишээ нь энэ үлэмж биднүүд бүгдээрээ 602 градус болохоор онгоцнууд ойртоход маш хэцүү. Халуунаас нь шалтгаалаад уур гарчих болохоор үзэгдэх орчин ч гэсэн асуудалтай болоод хүзүүг нь ойлгоход хэцүү болно. Яг уу хиймэл дагуул эсвэл өөр X-ray идрээр хардаг технологи хүндрэлтэнд байдаг л байх л та. Гэтэ тэр олон үлэмж биднүүдийн чинь бүгдийг нойлоод байж гин гэдэг асуудалтай. Зүгээр л бөмбөгтэй цагаастай биш үү? Тийм халуун агаартай нөхцөл нисэж чадахгүй ч гэсэн бичрүүд уншиж ийсэн юм байна. За Тийм биш үү? тэгвэл одоо хүн болгон дотроо зүгээр цүмийн бөмбөгөл хайчааштай гэж бодож байгаа бах. Би ч гэсэн энэ бичлэгийг хийхээс өмнө тэгж боддог л байсан л та. Гэтэ жоохон судлаад үзсэн чинь бас л асуудалтай байлээ. За хэдүүлээ нөгөө 818,000 гэсэн тооцоогоор нүргэний нийт талбай буюу хэр том зайд тэд нар яваад байгаа гэдгийг тооцъё л доо. За Нэг үлэмж битэн 11 метрийн өргөн буюу 5.5 метрийн радиустай. Тэгээ талбайг нь тооцох юм бол нэг үлэмж битэн 95 метрийн талбай буюу хаашаашаага 95 метрийн зай эзнэ гэсэн үг. Энийгээ тэгээ нөгөө 818,000-аар өржүүлээд нүргээ маань нийт 77.7 буюу тоймлоод за нэг 80,000 км2 талбайг эзэлж ийн гэсэн үг. Энэ нь ерөөхдөө Солонгосын газар нутагтай баг ойролцоо тийм том талбай. Тэгвэл хүндрэлтний бүтээсэн хамгийн хүчтэй цаар бомбог гэж цөмийн бөмбөг байдаг. Энэ бөмбөг нь ойр хавийнхаа 60 км радиуст буюу нийт 11,000 км2-тай хөнөөл очруулна. Тэгвэл нүргэнийг зогсооход дэлхийн хамгийн хүчтэй цөмийн бөмбөгөөс гадна бас дахиад нэлийн хэд хэдэн хүчтэй цөмийн бөмбөг шаардлагатай болно гэсэн үг. Гэтэл цаар бомбогоос бүр хамаагүйс бол энгийн цөмийн бөмбөгөөс 100 орчмыг хаягтал дэлхий бүр хүн амьдрахын аргагүй болно гэж үздэг юм байлээ. Тэгэхээр ер нь л бидний бодож байсан шиг цөмийн бөмбөг бас тийм ч үр дүнтэй байж чадах хэсэг нь эргэлзээтэй гэсэн үг. Тэг яг хоо дахиад жоохон судалгаа хийсэн чинь цөмийн бөмбөгийг нөгөө суурин газар дээр буюу янз бүрийн объектууд ихтэй газруудад хаягтал нөлөө үзүүлдэг гэсэн байсан. Угаасаа тэгэл цөмийн бөмбөгийн туршилтууд бол хаасайг болж идэв штэ. Гэхдээ бас тэр 50 м үлэмж биднүүдийг бөмбөгдөнгүүд гар хуршиг нь суурин газартай адилхан ч байж бас болох бах. yes. Үлэмж биднүүдийг дэлбэлэнгүүд яг ямар байс ялгархыг нь мэдэхгүй байна. Тэг ямар ч байсан цөмийн бөмбөг ашигласан ч гэсэн шууд brute force найдах нь бас л аюултай гэсэн үг. Тэр тактиктэй ухаантай бол өнөөгийн техник технологи хүртэл нүргэнийг зогсоож чадахгүй байх эрсдэлтэй. Ухаантай гэдэг нь жишээлбэл шууд эренгийн байгаа газар руу цөмийн бөмбөг хаях, эсвэл зүгээр хиймэл дагуулаар сайн харж байгаа лонгосноос нэг хүчтэй буугаар снайп хийчих болно. Эсвэл Paradise арлыг хостож болоход хиймэл дагуул зевсгийн байдлаар ашиглаж болт юм. Ой, ер нь байгаас тээ. Эрний байгаа, эрен дээр очиод хүмүүс очиж болж гинэ гэдэг чинь онгоц нисгэр хэмжээний их хэсэг үстэй. Нүргэний сосоохгүй бол тийшээ чинь пууч арвч шүү гэдэг юм уу те. Янз бүрийн арга байж болно. За тэгээд эцсийн дүгнэлт нь гэвэл өнөөгийн зэвсэг технологи нүргэнийг зогсоож чадах уу гэвэл brute force буюу цэвэр хүчээр бол бас л стил эргэлзээтэй. Гэхдээ харин өнөөгийн техник технологи ашиглаад маш олон төрлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх боломжтой болчихж байгаа болохоор угаасаа тэгэл дэлхийн батлан хамгаалах салбар надаас дээр хүмүүс байгаа л алтай шүү дээ. Тэгэхээр миний саний ярьсан санаанаас хамаагүй бүтэмжтэй, хамаагүй найдвартай төлөвлөгөө боловсруулаад нүргэнийг амархан зогсооч гэж бодож байна. Магадгүй цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн техник технологи үлэн шийднүүдээс хүчтэй болох гэсэн болохоор лээр айл болох эртхэн нүргэнийг эхлүүлсэн баг. Хэрвээ жоохон удаасан бол Марли те. Клоусхаймер гэдэг нөхөр би өхөл боллоо гэдэрхэл нэг ярьсан үг байл. Маргааш нь Paradise дээр цөмийн бөмбөг хайчвал бүр баларсан юм болно.
Тэгээд бишгнийхэнд хэлсэнчлэн military гэдэг зүйлийн талаарх миний мэдлэг 0 болохоор зөндөө алдаа гаргасан байх. Сугасаа тооцоолуудын хүртэл яг нарийн хийгээгүй шүү дээ. Тэгэхээр миний алдаа комент хэсэгт орцсаад гоё дискашны төр үнүүлээд явуул Чикаро их баярлна. Ямар ч байсан тэр first их тэсэл мөнүүд гэсэн комментуудаа бити бичээрэй. Like please guys, please. Гэтэ огонд гадаадуудын коммент секшнийг гоё уншихад урамтай байдаг та. Бидний тэсвэлийн коммент бичих соёл дараа суралцааг байгаа юм болов. За мэдгүй. Хэрвээ та намайг дэмждэг бол мөн аним үзэх зортой бол манай группт нэгтээрээ. За тэгээ баяа. Аянгат жад. My man is Poseidon, Triton тавьчих манай. Аянгат жад. Монгол орчуулга нь аянгат жадтай тийм биш нөгөө гараараа шидэд идэг. Их тесрэлт мөн үү?